өдрийн мэндэ. За дараагийнхаа дүгнэлт хичээлүүдийг үргэлжлүүлье өнөөдөр би 25 оны трейдинг ботс буюу трейд бот гэж манайхан хэлдэг. Тэрний тухай дүгнж хэлж өгье. За яг миний хувьд бол би танарт 25 оны эхэнд хэлэхдээ трейд ботыг би өөрөө маш их дурсахгүй гэсэн үг те. Дурсахгүй би дөнгөж та нартай хамт 25 оны ихэр байна. Хэзээ санах нь 24 онд энэ трейд бот гэд нэг шинэ юмыг хэдүүлээ оролдож үзье тий. Ингээд тэгээд өөрөө би трейд бот тавьж үзүүлсэн байгаа. Тэгээд дараа нь трейд ботын ашигтай таал, ашиггүй таал тий ингээд бүх миний хичээлнүүд байж байгаа трейд ботын тухай. Би юун дээр алдаж гин үү, юун дээр яасан гэд. Тэгэхээр өнөөдөр би та нарт угаасаа тэгвэл трейд бот гэдэг маань одоо яг шинжлэх ухааны хэлээр нь гэдэг юм уу тий. Тэр хэлээр нь юу гэсэн үг юм бэ гэвэл ерөөсөө програм, алгоритм миний өмнөөс одоо автоматар арилжаа хийнэ гэсэн. Тэгээ манайхан болохоор хиймэл оюун ухаан хийж ийн гэдээ ярьдаг тий. Хиймэл ухаан оюун ухаанаар хийж болно тий. Тэгээд ерөнхийдөө бол програм, алгоритм л миний өмнөөс одоо автоматар арилжаа хийхийг трейдинг ботс буюу тий трейд бот гэж хэлээд байна. За тэгвэл одоо бүхэл шийдвэрийг алгоритм л гаргах нь шүү. Тэрнээс биш надаас шалтгааллахгүй. За ямар давуу тал байх вэ гэвэл 24 долоо ажиллана тийм үү? Би унтчихсэн, савгүйгөө живжсэн ч, гадаа явжсэн ч миний өмнөөс хийж ийн гэсэн. Миний сэтгэл зүй нөлөөлөхгүй. Яагаад миний сэтгэл зүй нөлөөлөхгүй вэ гэвэл нөгөө нэгэнт ингээд алгоритм нь худалдаж авах зарах нь ингээд автоматар тавигдсан байгаа болохоор би нэг их санаа зовхгүй гэсэн. За тэгээд стратеги нь одоо ингээд доктортой байна гэсэн. За тэгтэл сайн ер нь ямар нэг юм дандаа сайн муу талтай байгаа да тий. Тэгвэл муу тал нь юу вэ гэвэл би өөрөө стратеги буруу гаргах юм бол алдагдал хүлээхээ аюултай. Тэгээ одоо жишээлбэл зах зээлийн одоо гинтийн өөрчлөлтөнд эн чинь нэгэнт одоо нэг автомат програм болохоор зах зээлийн гинтийн өөрчлөлтөнд энэ дасан зохицох чадвар айгүй муутай байдаг гэсэн. Ягаад гэвэл энэ чинь хүний шалтгааллахгүй гэсэн. Гэв гинтхэн парк гэдээ унах юм койны үн одоо ингээд унах юм бол одоо яаж чадахгүй гэсэн. Тэ энэ чинь нөгөө нэг ингээд автоматар тавигдсан байгаа учраас. За тэгээд тухайн хүний өөрийнх нь одоо давуу тал тэ өөрөө стратеги сайн тавьж чадж гин үгүй юу эсвэл одоо хичнээн энэ трейд бот тавьсан байлаа ч гэсэн би өөрөө байнгын одоо яах нь өөрийнхөө нөгөө зах зээлээ хараад унчих юм бол солиод гаргаж аваад ингээд яваад ийн гэсэн. Гэхдээ трейд бот дээр айгүй олон одоо жишээлбэл би шинэ хүмүүст би дандаа шинэ хүмүүст хичээл ордог шинэ хүмүүст тайлбарлаж өгдөг учраас зөвхөн энэ спот гэрээдэл зүгээр гэж хэлсэн би. Тэ оролдож үзээрэй. Аргачлаа бол мэдээж хэрэг фьючерс гэрээдэг би өөрөө хийж чадахгүй ээжиж стратеги трейд бот дээр зөв тавина гэж бас байхгүй. Тэ за тийм болохоор спот гэрээд дээр яг зөөн тооны 1-2 тооны тийм юунуудыг харуулаарай гэд 1-2-3 тийм трейд бот тавьж үзээд за спот гэрээд дээр трейд бот тавихад алдагдaltaа одоо гівгэнт миний тавьснаас бүр ингээд ерөөсөө унаад байдаг би ерөөсөө яаж чадахгүй нөгөө анхныхаа оруулсан мөнгөө би алдчихаа суужаа гэсэн. Тэ ийм тохиолдолд одоо тэгээд нөгөө нэг койнтойгоо л үлддэг. USDT-г бол би алдах нь шүү дээ. Тэ алдах юу ах нөгөө үнийн багс чинь би одоо жишээл $100 оруулаад стратеги тавьчаа трейдинг бот тавьчаа сууж итэл чи гівгэнтх нөгөө үн маань доошогоо бүр миний доо талын үнээс доошогоо буучих юм бол би анхныхаа 100 USDT-г бол ингээ алдсан харагдаад байна. Бүр хідээр ч алдаж магадгүй. Гэхдээ би нөгөө койнтойгоо хоцорно тухайн өдрийн ханшаа. Тий. Одоо тэгээд тэр койно хизээ нэгэн цагт үнийн нэмэгдсэний дараа л нөгөө анхныхаа $100-оос дээшигээ болж ижил одоо зарна гэсэн үг тий. Ингээ хэрвээ би трейд ботоо цуцлах юм бол алдагдaltaа гарчаад тэгээд нөгөө байгаа үлдсэн токен койно өөрийнхөө нөгөө анхны оруулсан $100-оос дээшигээ одоо зарж болох боломжтой үн хүртэл хүлээн гэсэн. За тэгээд фьючерс төр бол нэмэргүй те эднэр бол айгу аюултай. Тэгээ энд болохоор нөгөө хүмүүсийн одоо нөгөө нэг тавьсан стратегинууд байж байгаа.
одоо хүмүүсийн ч гэдэг юм одоо юу гэдэг автомат тавьсан стратегиуд байж байгаа. Тэгэхээр надаас хүмүүс ингэж асуугаад байсан. Тэгвэл яа та одоо яагаад кофе тэрэ тавьдаг юм бэ те? Кофе тэрэд нь одоо яагаад тавихгүй юм бэ гэд. Энэ хоёр өөрөө адилхан уу гэж асуудаг. Тэгэхээр энэ хоёр юугаараа өөр бэ? Юугаараа адилхан бэ гэх юм бол кофе тэрэд болохоор тэгээ дуршлагтай тийм тэрэдрийн арилжааг автоматар хуулж давдаг гэсэн тий. Тэгэхээр одоо жишээлбэл шийдвэр гаргаж байгаа хүн нь миний тэр нөгөө хуулж авсан мэрэгжлийн тэрэдэр хүн байх нь. За би болохоор зүгээр л тэр хүний юу гин стратегийг хуулаад авчиж байгаа. Би зүгээр л дагаж явж байгаа гэсэн. За тэгээд бас давуу тал нь юу гэвэл туршлагатай тэрэдрийн мэдлэгийг ашиглана гэсэн. Тэ тэгээд би өөр стратеги би өөр хийн гэсэн хийхгүй. Тэр хүнийг ингээл нөгөө хуулаад тавьчихаа. Тэгээд мэдээж хэрэг нөгөө хүний тавьсан юмыг харахад бол хялбархан амархан гэсэн. За тэгвэл сул тал нь юу байж болох вэ? Би ч хүн дагаж байгаа тий. Одоо гिचнээ мэрэгжлийн тэрээр ч гэсэн би одоо тэр хүнийг дагаж явж байгаа. Тэгэхээр чин тэр хүн хэрвээ алдаа гаргах юм бол би ч гэсэн дагаад хамт алдна гэсэн. За тэгээд тэрээр гів гинтхэн одоо мэрэгжлийн тэрэгдрүүд чинь гів гинтхэн өөрийнхөө стратегийг өөрчилчихдөг тийм үү? Тийм бол би чинь нөгөө тийм шиг бас дагаад л ингэж өөрчлөгдөд явна гэсэн. Тэр хүн энэ дээр одоо юу гэвэл үнэхээр сайн мэрэгжлийн тэрээр би дагаж чадсан байна уу үгүй юу гэдгээс чинь шалтгаална гэсэн. Тэгэхээр чи нөгөө миний гол юм бол сайн хүнээ дагах нь муу хүнээ дагах нь гэдэг шиг хүнээ зөв сонгохоос одоо энэ компьютерэд болохоор юу яах юм тийм үү? Шалтгаалах юм. За тэгвэл одоо би та нарт тэрэд бот компьютерэд хоёрын ингээд ижил төстөө гэмээр юм уу те ингээд юуг ингээд ялгааг хэлээд өгөөд. Жишээлбэл эхнийх нь тэрэд бот дээр болох тон зэрэг шийдвэр гаргагч нь програм, алгоритм, машин одоо юу гэдэг те хиймэл оюун. Тэгээд сэтгэл зүй миний сэтгэл зүйд нөлөөлөхгүй. Нэгэнтээ одоо ингээд нөгөө тавьсан болохоор тийм үү. За ажиллах цаг нь бол 24/7. Ерөөсөө мөнгөний ажиллагаатай байж. За эрсдэл нь болохоор стратеги буруу байх юм бол би алдагдал бүдгэн. За тэгээд тохиргоогоо нөгөө би өөрөө үнэ харж байгаа дээшээгээ доошоо ингээд уян хатан би тохиргоогоо хийж чадна. Би өөрөө өөрчилж чадна гэсэн. Тэгээ энэ нэг л болохоо ойлчлаа гэдээ өөрчилнө. За би ерөөсөө энэс гарлаа гэд гарчихна. Миний үннээс гой сайхан өсөөд миний мөнгө өсчүүл би шууд гараад өөрийнхөө USDT-г авчихна гэсэн. Stable coin. Эсвэл одоо юу гэдэг нь те ингээд уян хатан тохиргоо хийгдэн гэсэн. За тэгээд би миний мэдлэг сайн байх уу муу байх уу гэвэл бас ч гэж жоохон ч гэсэн одоо мэдлэгтэй дунд зэргийн мэдлэгтэй эсвэл би нөгөө өөр стратеги тавьж байгаа учраас бас нэг зохих хэмжээний заавалчгүй мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэрээс бас 0 байгаа тавих юм бол бас хэцүү. За тэгээд мэдээж би стратеги сайн зөв одоо ботоо зөв тавьсан бол мэдээж ашиг гарна гэсэн. За эсвэл надад таац тохиод одоо тэр coin маань үн дэшигээ сайн өсчих юм бол би ашиг авна гэсэн. За тэгвэл энэ тэрэд ботыг яг ямар үед хэрэглүүлэх тохиромжтой гэвэл те би өөрөө алгоритм ойлгодог байх хэвээр. За тэгээд яг 24/7 ингээд миний орноос би завгүй те миний орноос энэ ингээд ажиллаж илвэ гэж боддог хүн. Нөгөө талаар нөгөө сэтгэл зүйн хувьд нөлөөлөхгүй гэдэг чинь маш их чухал үг байгаа шүү. Зарим хүмүүс сэтгэл зүйн хувьд их тайван доктортой байдаг. За яхаа алдчихил авч л байдаг те харьцангуй доктортой хүмүүс байдаг. Зарим хүмүүс улаарад нүдэн улаанаар эргэлдээд шуналтаад ингээд явдаг ийм хүмүүс бас байдаг. Яагаад гэвэл эсвэл маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс байдаг те. Унчаар нь ёо гэж орлол өсчөөр нь хүүхаг гэд ингээд идэг ийм сэтгэлийн өндөр хөдөлгөөн. Ийм хүмүүс энэ одоо автомат програм зүгээр. Яагаад гэвэл миний сэтгэл санааныг амар нөлөөлөхгүй гэсэн. За тэгээд копи тэрэд нь болохтой зэрэг цэвэр одоо яах нь вэ? Ерөөсөө шийдвэр гаргаж байгаа хүн бол хүн байх нь. Копи тэрэд нь болохоор тийм. За тэгээд нөгөө миний дагаж явж байгаа тэрэдрийн сэтгэл зүй бас нөлөөлдөг. Тэгээ тэр хүмүүс ямар байхаас тэр миний нөгөө арилжаа чинь нөлөөлнө гэсэн. Тэгэхээр бас их сонирм аа зү. Эсвэл
Тэр хэрвээ одоо маш их идэвхтэй тийм мэргэжлийн сайн трейдерийн одоо юу ажиллагааг би дагаад явж байгаа бол миний мэдээж арилжаа яг нөгөөдөгтэй адилхан тэнцээ явж байсан. Гэвч тийм нөгөө трейдер маань би ерөөсө боллоо ч гэдэг юм би өнөөдөр залхуурхаад байна. Би өнөөдөр завгүй байна гэд нөгөө арилжаа хийхгүй бол би чи яг л дагаад явж байгаа юм чи яг л тэр хүн шиг л байна гэсэн. За тэгээд хэрвээ дахиад нөгөө нэг хичнээн мэргэжлийн ч байлаа гэсэн хичнээн туршлагатай трейдерч байлаа гэсэн ямар нэгэн одоо таамаглал нь алдаа гаргах юм бол би тэр хүнтэйгээ хамтлаа алдна. Тийм үстэй. За тэгээд нэг өсөндөө би одоо трейдерийн шийдвэрээс хамаархан. Түрүүн бол би тохиргоогоо өөрөө хийжсэн бол энэ дээр болохоор миний тэр дагаж явж байгаа трейдер хүн одоо яаж их нү тэрний шийдвэрээс л би одоо миний шийдвэр нөлөөлнө гэсэн. За тэгэхээр яг нөгөө нэг энэ болгоон зэрэг трейд хүний одоо ур чадвараас ашиг шилтгаална гэсэн үг тийм үү. Сайн трейдер би дагаад орсон бол тэр хүн сайн ашиг хийвэл би сайн хий. Тэр хүн алдаж оноо л байвал би алдаж оноо л юм гэсэн. За мэдлэгийн төвшингийн хувьд бол мэдээж хэрэг одоо нөгөө юу ч ойлгохгүй арилжаа мэдэхгүй хүн бол яах нь. За одоо тэгэл энэ хүнийг дуурайгаал дагаад явж ил вэ гэж дагаад явж яах нь шүү дээ. За тэгээд энэ хоёр ийм л хоорондоо ялгаа. Гэтэ бас бүр яг адилхан юм уу гэдэл бас адилхан биш. Адилхан юм уу гэдэл арилжаа хийдгээрээ л адилхан ашиг харж байгаагаар л адилхан тий. Тэрнээс биш нөгөө ажлынх одоо зарчим нь их өөр байна. За тэгээд мэдээж копи трейдинг бас хүмүүс ихэнх нь одоо фьючерс дээр таадаг. Тэгээ фьючерс хийж явна. Тэгэхээр манай нөгөө анхны сонирхогч чинь бол фьючерс дээр дагахаар фьючерс чинь өөрөө маш их нэгдүгээр өндөр эрсдэлтэй хоёрдугаар мэргэжлийн трейдерүүд маш их өндөр мөнгөөр хийдэг. Маш өндөр одоо тоотой мөнгөөр хийдэг гэсэн. Дөнгөж анхлан сонирхолтой хүмүүс бол $100 алдахтал одоо хотоогоод явна гэсэн. Тэгээ тэд нар бол $1000 $10,000 алдчихад бол тоохч гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр фьючерс арилжаан дээр одоо ер нь бол бас ер нь энэ копи трейд голдоо ажилладаг гэсэн байна шүү тий. Тэгэхээр энд бас би яагаад хүмүүсийг энийг дуурай гэж хэлдэггүй гэвэл фьючерс дээр голдоо орж ирээд байдаг учраас манай анхлан сонирхогч чинь бас мөнгө багтаа дөнгөж орж ирж байгаа тийм хүмүүс чинь за зүгээр нэг 100-аас 1000 хүртэл доллар ингээд алдахад бол бас хүн тусан шүү дээ. Трейдерүүд чинь бол хамгийн доотлол 10, 20, $50,000, $200,000 гэд ингээд орж ирж байгаа үстэй. Тэгэхээр шин тэд нар чинь бол $2-3,000 алдах бол юу ч биш. Тэрийг алдлаач гэж тооцохгүй, тэрийг хэлэгчгүй. Тэгээ $5,000 алдсныгаа хэлэгчгүй. Тэгээд яг хожиж байгаа л харагдаад байна. Ашиг хийгээд байгаа нь харагдаад байна. Гэтэл анхлан сонирхогчд энийг харахтаа ийм амар ашигтай ажилт юм байна гэж ойлгодог. Үнийн чанартаа тэдний нэг хэдэн $1,000 алдсан нь бол тэднэртэй хамаагүй боловч биднэрт маш их одоо хүн тусна гэсэн. Тэгэхээр би энэ дээр ингээд яагаад би фьючерс арилжааг хэлдэггүй вэ? Яагаад болгоомжтой ороор гэдэг чинь энэ. За ингээд тэрэд бот одоо хинд тохиромжтой гэвэл би ямар ч байсан нэг жоохон ч гэсэн алгоритм ойлгодог. Би жоохон ч гэсэн за энд ингээд унвал би энэ одоо жишээлбэл би нөгөө нэг гридхийн дээр тавих уу хідэн одоо арилжаа авах нь худалдаж авах нь хэд байж иж яах вэ гэл ингээд энэ үнний дээд үн доод үн хоёрын хоорондох грид нь хэд байвал надад зүйтэй авах вэ гэх мэт ингээд ойр зургийн ямар ч байсан нэг алгоритм ойлгодог арилжаа гэдэг юм байдаг мэддэг хүн бол хийхэд зүгээр. За тэгээд яах вэ нэг 24/7 ашигтай ажиллаж илээвэл одоо сайн л байна гэсэн тийм мөнгөний ажиллаад явж ийн гэсэн. За зөвхөн нөгөөх нь копи трейд нь хин тохиромжтой гэвэл одоо трейдинг арилжаа хийх мэдлэг муухан дуу тий. Тэгээд сайн трейдерийг за үнэхээр итгэдэг за энэ бол үнэхээр сайн трейдер би энэ хүнийг л дагаад яваад бай гэж боддог тий. Тэгээд ерөөсөө нэг маш их одоо хурдан төргөн шиг энэ арилжааг ойлгоод авъя гэж бодох юм. Эсвэл одоо нэг нэг мэргэжлийн хүнийг дагаад явал би арай жоохон бага алдах болов гэж бодчихвэл тий. Энэ тохиолдолд энэ хоёрыг хийдэг. За тэгэхээр одоо би яг мэргэжлийн хувьд би та нарт ингээд энэ хоёрыг харьцуулаад тайлбарлаад хэлчихлээ. Тэгэхээр би 25 онд ердөөсөө надад хоёрхан батул байсан. Тэгээд нөгөөх маань явж ил хийж ил байж л заримдаа яагаал тий заримдаа үнэн дэшгаа унчаал заримдаа дэшиг аваажтайхан гарчаал. Тэгэхээр би хэд хэдэн батуудыг
одоо үнийн сайхан өндөр дээр бол зүгээр цуцалсан тал бий. Тэгээд эргээд орж ич чадаагүй. Зүгээр миний хувийн ажигласнаар Тэрээд Ботыг жоохон үн баг үед тавихан бол зүгээр санагдсан. Одоо жишээлбэл зах зээл унж байгаа үед тий зах зээл унж байгаа үед эвтэйхэн тавихан бол харьцангуй гайгүй юм байна уу гэж ойлгосон. За тэгээд мэдээж хэрэг төвчээртэл байж гин гэсэн. Гэхдээ өөрөө бас байнга ингэж нөгөө нарийн хянж тий за одоо гэг үндэхийн өнөө өглөө босохтол одоо юу гэдэг нь тий нөгөө айгүй өндөр миний нөгөө нэг хамгийн зарна гэсэн үннээс дэше гарцсан байвал цуцлаад хурдхан шиг USDT-г гаргаж авчиж шинээр тавьсан хамаагүй ашигтай. Хит унтсан байвал одоо яах вэ? Тэгэл одоо гүрийг л хүлээхээс арга байхгүй. Тэ ийм. Тэгтээ зэрэг цаашаа би өргөжлөх үгэл мэдээж өргөлжлүүлнэ. Би өөрөө бас суралцж явж байгаа гэсэн үг те. Би ч гэсэн өөр алгоритмыг сурж явж байна. Би ч гэсэн эндээс алдаа оноогоо ойлгоод явж байна те. Тэгтээ би энэ Тэрээд Ботод оролцсон хүмүүсийг учир зүггүй яарч одоо цуцлахыг нэг их зөвлөдөггүй. Тэгээ алдагдaltaа цуцлахыг болвол одоо тэгэл гөрийнхээс арга байхгүй. Зүгээр яг хуу ийм нэг жоохон үний хэлбэлцлийн үед алгоритм өөрийнхөө нөгөө нэг ботоо шинчилж өөрчилж болно. Гэхдээ манай нэг алдаа одоо миний хичээл орж байгаа үед ч гэсэн хүмүүсийг хараад байхад ямар алдаа гаргасан гэвэл манай хүмүүс ялангуяа анхлан сонирхож байгаа энэ хүмүүс ямар нэгэн юмны дээр доор гарч иж байгаа юм ерөөсөө уншдаггүй. Ерөөсөө уншихгүй тий. За жишээл юу гэсэн үг вэ? Тэрээд ботоо өөрчилж байгаа үед дээр доор нь гарч ирж байгаа. Хэрвээ та энийг өөрчлөх юм бол таны койноос чинь одоо тэдний хэмжээний койныг зарнаа гэдэг ч юм. Эсвэл та энэ ботыг өөрчилж байгаа бол таны нөгөө дансанд байгаа USDT-гээс чинь энэ өнөөдрийн ханшаар худалдаж авч ижил энэ алгоритм таарна гэдэг ийм анхааруулсан дээр доор нь бичсэн юм ерөөсөө уншдаггүй. Зүгээр за өөрчлөө хийчихдэг. Үгүй. Өөрчлөх явцад тэр доод тал дээр нь улаан тэмдгээр гарсан бичгнүүдийг дандаа уншиж, орчуулж, ойлгож дараа нь өөрчлөе. Цуцлахтаа ч гэсэн адилхан. Анх тавихтаа ч гэсэн адилхан. Койн явуулахдаа хүлээж авахтаа ч адилхан. Тэ жишээлбэл одоо ингээд койн явуулахдаа дандаа ийм анхааруулсан бичгнүүд гарч ирдэг. Таны хаяг тэр байна. Та тэдийг явуулна. Та тийм сүлжээгээр явуулж гэн. Үнэн бол confirm гэдэг дараарай гэх. Тэгээд ерөөсөө уншихгүй зүгээр чүг гэл ингэж яваад өгч. Тэгээд алдчихдаг. Тэгэхээр би юу гэж Тэрээд Бот тавьж байгаа үед юу хэлэх гэж нэг вэ? Ботоо өөрчилсөн ч гэсэн, цуцалсан ч гэсэн, шинээр тавьсан ч гэсэн доод тал дээр нь гарч байгаа тэр бичгийг заавалчгүй өөрийнхөө мэддэг хэлээр орчуулж яаж юу гэж ахна. За эн чи эн чин ингэсэн үг юм байна. Тэгвэл би энийг ингэж өөрчилж болохгүй юм байна. Энийг цуцлах юм бол тийм эрсдэл хүлээх юм байна. Тийм алдагдал хүлээх юм байна. Тэгээ яах нь сайн ойлгож аав гэсэн. За тэгээд мэдээж хувь нөгөө хичээл орж байгаа үед бол бид нэр Тэрээд Бот дээр арай илүү ингээд танилцдаг тий яг ингээд нөгөө гараараа хийгээд ирэхтэй зэрэг маш их олон алдаагүй янз бүрийн юмнууд байж байна. Байнес дээр Тэрээд Бот надад нэг жоохон тиймэрхүү санагдсан. Би түрүү чи хичээл дээр хийсэн. Яагаад гэвэл заавалчгүй ашиг нь $5 болгож ижил 5 USDT болгож ижил одоо ашигаа гаргаж авдаг. Тэгээд ашиг нь 5 USDT хүрэхгүй бол тэгэл байж л үүдэг тийм сонирхолтой юм байна лээ. Тэгвэл яг Bybit-ийн Тэрээд Бот надад арай жоохон юу санагдсан. Тэгээ нэг арай жоохон боломж юу гэдэг арай жоохон хөнгөн чанарын гэх юм уу да тий арай хөнгөн юм шиг санагдсан. За нөгөө бот маань хайч өөр. За тэгэхээр энэ бич. Энэ одоо жишээлбэл эднэрийг зарим хүмүүс бол энийг ингээд шууд копи хийгээл Тэрээд Бот руу орчдөг тадбий. Тий. Тэгтээ бас энэ дээр заавалчгүй одоо жишээлбэл энэ ингээд short long гэд ингээд бичсэн байгаа юм чинь дандаа futures арилжаа тий. Тэгэхээр биднэрт бол юу хэрэгтэй байх вэ? Spot гэдэг. Spot хэрэгтэй байна шүү.
хана энэ болохоор дандаа энэ уртлын тавих юм спот. Энийг бид нарт ялангуяа анх хүмүүс энэ анх одоо орж байгаа хүмүүс болохоор яг энийг хуул тавих юм тийм үү? Юу гэсэн үг вэ? Үнийн хідээс хід байх нь хэдийн одоо хэмжээтэй байх нь гэдэг эднэр дээр ингэ бичсэн юм. За жишээлбэл энийг одоо би хуулъя гэдэг юм бол яаж гарч ирэх вэ? Энэ хэмжээ. Одоо би зөвхөн хуул тавина гэсэн өөрөө тавихгүйгээр тийм. Тэгэх юм бол энд доод үнэ нь 65,000, дээд үнэ нь 105,000. Гэрээний доо 170,000 бүх амар өндөр тавьсан. 170. За тэгээд энэ минимум нь хэдээр 1178-аас дээшээ USD-тэй байж энэ хүнийг дуурайх. Энэ хүнийг гэж энэ автомат одоо алгоритмыг дуурайх. Тэгээд ингээд харж байгаад өөрөө миний мөнгө чи хэд байгаа лээ гэдэг ингээд хараад явах юм шүү дээ. За энэ болохоор энэ нөгөө би энүүний тухай маш олон хичээл орсон маш олон бичлэгүүд байгаа учраас би та нарт юу яахгүй. Тэгээ энийг өнөөдөр цаг алдахгүй. За тэгээд өнөөдөр энэ Тэрет ботын тухай хичээл гэж бичлэг би одоо хичээл ортог болохоор хичээл гэж ярив. Бичлэг ингээд дууслаа. Одоо би дараагийн 7 хоногт одоо тэгэл ерөнхийдөө би дуусч जैन тий. Launch pool, airdrop тэгээд нөгөө trusting тухай ч юм бас нэг ойр зургийн юмнуудыг бичлэг хийж өгнө. Ойр зургийн бас анхаарамаар юмнууд байж байгаа. Тэрийг хамт чимэд бичиж өгье. Тэгэхээр одоо би хэдэн өдөр дараалаад хэдэн 7 хоног 3-7 хоног дараалаад та нарт автоинвестик хийгээд өгчлөө. Өөр нь буюу стейкийн тухай хэлээд өгсөн маа. Өнөөдөр хэдүүлээ трейд ботыг хэлээд өгчлөө. Дараагийн удаа ганц нэг лаунч пуулийн тухай хэлж өгнө. Гэхдээ лаунч пуул дээр яагаад би ингээд сүүлийн үед бичлэгээ хийхээ ерөөсө болцсонгүй нөгөө Европын холбооны улсад наад нөгөө миний ганц гоё оролцдог байсан Bybit чинь хаагдаад тэгээ тэнд нь лаунч пуул байхгүй болцсон маа. Тэгэхээр би ингээд лаунч пуулд оролцож чадахгүй байна гэсэн үг. Яг Bybit-ийн Binance-ийн BNB гээл нэг жоох орж ирж байна те. Airdrop өөрөөр орж ирэх байна. Тэгэхээр нэг жоох асуудалтай байгаа даа. Гэхдээ би та нарт юун дээр анхаарах вэ? Юун дээр яах вэ гэдгийг би дараагийн бичлэгээр хэлээд өгье. За ингээд өнөөдрийн бичлэг дууслаа. Сонссон хүмүүс бүгдөөрэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн оноос би одоохондоо надад дараагийн оноос яаж энэ криптогийн бичлэгийг оруулах вэ гэдгийг сайн төлөвлөөгүй л байна. Зүгээр яг ганц нэг хүмүүс санал тавьж илвэлээ тийм. Анхны яд ч нэг анхны арилжаа хийхийг тайлбарлаад өгөөч гэж хэлсэн тийм хичээл орж гисэн. Тэгвэл би одоохондоо яг тийм гэсэн төлөвлөгөө гаргаагүй байна. Ерөнхийдөө яг бодож байгаад тийм анхлан сонирхож байгаа хүмүүстэй бүр дахиад нойлсон хичээл орж болох л юм. Гэхдээ нөгөө нэг Монголд ч одоо яг нөгөө юм крипто валютыг сонирхдаг хүмүүс айгүй бага байдаг шүү дээ тий. Харьцангуй бага болохоор миний YouTube бичлэг нэг их тийм одоо үр дүнд хүрдэггүй гэсэн үг. Сайндаа нэг 50-60хан үзэлттэй илүү үзэлт байдгүй тий. Тэгэхээр надад энэн дээр одоо цаг зарах хэрэг байна уугүй юу гэд ингээд дотроо бас жоохон ингээд тэмцэлтэй байгаа дээ. Тийм хангалттай айгүй сайн хичээлүүд энэ миний юм дээр байж байгаа. Тэгээд хэрвээ үзэл сайтай бол ми цаашаа явна. Тэгэхээр хамгийн гол нь энэ маань өөрөө ийм боловсролын одоо яг хүмүүст юм сургах гэсэн хичээлүүдийг YouTube сувгуудыг манайх сонирхдаггүй. Тэгээ сонирхдаггүй, үздэггүй. Тийм болохоор надад би өөрийнхөө цагийг нэг их тэгэж зараад авах бас их шаардлагагүй л байна. Тэгээ ямар ч байсан нөгөө юу гэдэг лээ. Он дуусаатыг дараагийн онгаараа сэтгэл санаа маань ямар шүү байх нь гэж яах. Тэгээд цаашаа ямар хэлбэрээр явуулмаар байна уу гэж бодож байгаа. Тэгээд үргэлжлүүлэх үгүйгээ шийдъя. За одоо энэс гадна дахиад нэг бичлэг ороод тэгэл баг оны дараах оны бичлэгнүүд дуусна гэсэн. За бүгдэнд нь амжилт баяр таа.